Турбо киносогт эргээд тавтай морил бид 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 гих 20 ангид киног та бүхэнд 3 ангиар нь багтсан ярьж өгч байгаа хэлээ. Дугаар анги хэн нэгнийг хайрлана гэдэг нь 1989 оны 2 дугаар сар Дубын дөрөг самуух орололд орой болж догсооны яв бөө ном аваад согтуу ороод ирлээ. Согтуу хүн сохор ухаантай гихчээр барьж явсан баахан номоо өөр газар тавьж хаад гэрте орлоо. Аваад орвол эхнэр даалуулна штэ. Гэрте дуугууч орчихгүй эхнэр би ирлээ гэж орлоод динкийсэн хүүгээ өхөөрдөж эрхлүүлээд л нөгөөх нь нойроо харамлаад аав нь бүр нэлэх хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг л эрхлүүлсээр байдаг. Октийн өрөөнд нэг нь хичээл нөгөөх нь дасгал хийгээд жухамсууд. Тэгснэ их чинь сонсхийг хүссэн касетыг нь өгч сонсуулж хаад орондоо ороод дуудлаг хүлээн. Нөгөө талд соноо симээрхэн гарч ирж утсаа аваад өрөөндөө орох гэсэн жинжүүтэй тарж 0 оруулж хаад бураа руу арай гэж нэг юм залгалаа. Ашгүй тэр үед нь догсон ч унтаж тарж. Нөгөө хоёр чин маргааш юу хийх вэ гин. Тэгснэ бүгд унтж байгаа юм чин хоёлаа уулзахаар болов. Нэрэл боохонд боогоод унтах нь унтчихэд шүү. Гадаач цас орж ялаа. Зарим нь бүр хамт унтахаар болоод байж хахан тэр бураа симээрхэн гар гэтэл ноёл сэрчлээ. Их чинь бараг бүүвэлээд буцаад унтуулаад гараад явна. За хос хоёр ч цаснаар тэрвэрлдээд романтиклж байтал ноёл ихчээгээд гараад ирсэн. Манай хоёр бантаж байгаа нь бараг ханны зураг боллоо. Бураа хүн харах нь хорийгээд орох гэтэл сонууд тэрврээд үнстэл тэг гараад ирчдэг. Дахиад л банцаа хоёр бишээ 3 бураа чи өөрөө харгалаараа гэдэл яваад өгчихнэ. Тэг өрөөндөө ороод ородсаад байж исэн соноо орж ирээд хамт хоногтоо нууц шүү хадгалаараа гэдэл гойно. Нөгөөхөн чи бураа ихчээс айхгүй нөө гэсэн нөгөөх нь үгүй л гэж байна. Галзуу амтан гэд хараагт нь соноо хаанаас сурсан хин зааж өгсөн гэсэн нууц гихтэн зэрэгцээд заасан хүн нь гараад ирчдэг. Тэр нь догсон. Тэрийг нь харж суусан найзууд нь яагаад ингэж байгааг нь асуухад дээд ангийн ахта 10 сая вон зээлсийг нь хэлэхэд бүгд л хараал зааж өгөхөр боллоо. Тэр хоёрыг хөгжилтэй байгааг хараад Жонхаан яв гэсэн дунруу татаад ахыхаа өгсөн хоолны газрын эрхийн бичгийг үзүүлээд мигмар гарагт явхаар боллоо. Тэгсэн тэг би тэмцэнтэй эрт дуусвал хамт явнаа л гин. Жонхаанаас догсоо асуусан хариулахгүй байснаа дөнрөө нь зөөгч нь хөөрхөн гэсэн явхаар боллоо. Сануугийн ээж зах явах гэсэн хүн хамт явхаар болно. Ногооны лангуун дээр төрүүлж очиод хямдруулах гэсэн нөгөөх нь зөрүүдлээд байхаар нь авчхаад хүүхдүүдээ төрүүлээд яв гингүүтээ дахиад л хямдруулч гэд шалаад үлддэг. Сануу дүүдээ бичих дадлаг хэлгээ сууж байна. Ээж нь ханиалгасан ханиад хүрээд байгаа мүү гэд бас л санаа зовно. Ээж нь хийсэн хачраа амсуултал нүүрэн дээр нь эвгүй харагдсан ч зүгээрээ л гэд өнгөрөөнө. Догсооны ээж хоол идэхдээ хамт идэгээд айлуудад хүргэж өгөхөр болоод Жонхааных руу явхад Сануугийнх руу биех хүргээд өгөөгээд бураа яваад өгнө. Ээж дүү хоёр нь шокрол үлдэнэ. Хөргөлтүүд ч очгооч газартаа очлоо. Догсоон Жонхааны аавтай балаа юм хийгээд байгааг нь хараад инээж байгаа Жонхааныг хараад улмал нарийн хийсээр нөгөө талдаа бураа Сануугинд ороод гарах гэтэл ихчээ юм асуух гэсэн гээд өрөөрөөгөө аваад орчдөг. Аим сүмсөөгүй байна гэд хөлийг нь хүнжилт хийгээд маргаашийн юмаа ярих гэтэл санаа зовсон бураа гарах гэсэн сануу тэрвэрх яг тэр үед нь ээж нь ороод ирдэг. Санууг түлхэж унаагаад танаа уучин зогс дагдaltaй юм байна штэ. Та им өгөөрэй гэдэлгүйгээд гарчихдаг. Ээж нь ч санаа завсаар догсон гарахтаа жампонтой тааралдаад бичсэн үү гэдэл асуугаад өнгөрнө. Яасан гин дүүн асуухад дараа хэлье гээл хэлдэг. Хичээлийн эхний өдөр хүүхдүүдээ өглөөд сэрэж эхэллээ. Эгчийгээ сэрэхээр очтол аль хэдийн сэрсэн байдаг. Манай ихч ухаараа юу да гэж бодтол сайндаач биш Жонхааныг хүлээгээд байсан. Нөгөөх нь өглөөрт яваад ангидаа очихсан байдаг. Октод анги дээрээ өчтөр болсон зүйлээ ярьж яснаа найз нь очсон хоолны газар нь ямар юм гинвэ нэг хүн байсан талаар яриад байдаг. Бас тэр хүнээс айгаагүй анх таарахад бол хайж байсан гэд ярьсан догсон найзуудтайгаа хамт очих газартай нь ойрхон байж таарна. Би биетэйгээ чухмал айхгүй байгаа талаараа л яриад байдаг. Ээж цуглаад хүүхдүүд хичээлдээ ороод удам чимээгүй байгаа талаараа ярьж яхад нь том хүн гарах гэтэл ээж нь мөнгө өгөөд тоглол гэд яваална. Сануугийн ээж жинхнээсээ ханиад хүрсэн бололтой. Тэгсэн ч ажлаа хийнэ л гин. Санууд баригдахгүй чаднаа л гэж байна. Бас охиноо нэг найзтай харуулдгаа хэлтэл нэг хөөрхөн үсээ хоёр болсон найзтайгаа тоглож яхан тэр. Энэ хоёр маань уучраа юу нь олдсон юм шүү дээ. Жомбо шуудан зөгчөөс захидал хүлээсээр хариу байдаггүй. Ээжүүдийн ярианы сэдв удганы талаар яриад 3 хүнээс ядахта нэгэн ч болтгой биелээсэ гэдэл сүслээд суудаг. Хүүхдүүд тус тусдаал чадхаараа хичээж харагдана. Дөндрөө нь унтаж байгааг харсан эрхлэгч ёстоол нэг сайн хашраач авлаа. Бураач хичээсээр тэгч чармаасаар хүүшээ энэ хоёр чинь юу ухаа суучих вэ? Ингэн ингэсээр хүүхдүүд тарлаа. Санаа хүнтэй уулзлаа гэдэл төрүүлээд гүгээд гараа авчирдаг. Жонхаанч гэртээ харгээд яваад өгнө. Харин дөндрөөнийг араас нь
Гэртээ харъя гэд аав нь орилоход зүрх нь баг амаар нь гарлаа. Санаа амьсгаа дээртээ гүйсээр ороод ирлээ. Өдөн идээд болцоод байгаа юм шиг байгаамаа. Ойрд өдөр бүр юу хийгээд байгааг нь бураагаас асуухад Санууд хариулт өгдөггүй. Тийм их мэдмээр байгаа мó гэж тойруулаад идэг. Харин Сануу би нууц юмд дургу мэдмээр байна л гэдэг. Дөнрөн тэгтээ уулзахаар өрөөнд нь хуурцаг аваад хүрээд ирлээ. Бураа санхүүгийн байгууллагт цагийн ажил хийхээр болсон. Тэгээд хичээлээ сайн хийж байгаа талаараа Санууд хэлнэ. Аятайхан байвал үргэлжлүүлээ тэндээ ажиллахаар болж байгаагаа ч хэлдэг. Тэгээд амралтын өдрөл уулзаж чадхаар байгаагаа учирлана. Тэгийн өрөөнд нөгөө хоёр чин нэг кино үзэхэр болдог. Их нууц юм баха. Тэгсэн догсон орж ирээд том хүний кино юу тэг гэдэл хүчээр үздэл үндэсний дууны бахархал гэд шаал өөр юм гарч ирээд иш дөнрөө нь холигтуулсан байв. Бураа Сануугаас гомцонг нь асуухад хоёулаа өрхөж ээж би яахаараа ихч гэж харьцах хөстэй юм. Ямар би таны төрсөн дүү биштэй л гэж гомдлоод байна. Тэгээд нөгөө газраасаа гараад хартал бураа таалагдах гээд юбг өмссөн байж тараад Сануугийн уур амархан гарчихдаг. Догсоо нөгөө найзтайгаа яриад байсан хүн нь болтой өмсөд явдаг хачиг хүн юм байна. Тэг очих газраа өөрчлөе гэдэгч би айхгүй байна гэдэл догсон зоригтой царайлна. Тэр үед нь тэгийг хулган дуурайд манай хэд айж байгаа бас хавх тавьсан гэж ирэл хартал хавханд нь хулган орчихсон. Нөгөө хоёроо ганц эмэгтэй нь айлгаж хөөж мөгөөд хажууд нь ир зориг нь туйл юм уу хаашийн. Манай аим шиггүй зоригтон унтаж байхад бураа хичээлээ хийсээр бөгөөд унтаж байхад догсооны аав дахиад л ууцсан орж ирээд хүүгээ нолоостой. Хүүн харин энэ удаа уурлаад л орилоод босоод ирнэ. Аав нь сонирн болоод л үлдлээ. Маргааш өөрөөр бураа эрт явахтаа зэрэгцэн Суян сургуульдаа араас нь явна. Ухаас суулсан гин эрхлэгч гайхастай. Үнэндээ Жонхуантай л таарч гэдэл байгаа юм л да. Жонхуан ч гараад ирлээ. Догсон холоос харж агаад дагаад автобусанд нь ороод ирсэн. Арын суудалд манай хоёроос өөр хүн байхгүй. Эрт явж байгаагаа айл нь гайхастай. Догсон ч сургууль орохоор сэрэгээрээ гэд унтаад өгдөг. Тэгж яагаад дэрлээд тасарчихна. Санаа өглөөний хоолоо идэж яагаад ээжигээ өвдсөн байна гэж санаа зовоод эм авч уугаараа гэд явна. Радиогоор даамны тэмцээний талаар мэдээ сонсоод гэрээ цэвэрлэж байсан Тэгийн аав жинжүүг хараад хилээ хазаад л хүрээд ирнэ. Бас өөрөө ханид хүрчихсэн байж Тэгийн аавд эм авчирч ирж өгнөө манай Сануугийн ээж. Өдрийн хоол боллоо. Дөнрөөний хоол бэлэг хоол. Бас чихвчээрээ Тэгийн тоглолтын мэдээ хүлээсээр манай Тэг тоглосоор л ашгүй гэж дууслаа. Найзууд нь санаа зовсоор хажуугаар нь Сануугийн дотор нэг л болж өгдөггүй шүү. Тэгээд чөлөө авахар болоод багштай хэлтэл багш нь ч чөлөө өгдөг. Үүнийг нь харж байсан дөнрөөнд тэнэг бодол орж ирээд аав бишээ багштай очиод гэдэс өвдөөд гисэн чин арга хэмжээ тэр дор нь авахар боллоо. Ста хохин яана хадгалаа штэ. Арай болж Сануугийн ээж охиноо үлдээгээд ажилдаа явахар болно. Тэгсэн Сануу чөлөө аваад эрт хүрээд ирнэ. Замаараа аптекаас ээждээ им аваад яваад очичдаг. Охиноо үлдээгээд Тэгийн аавтай хэсэг ярьж сууна. Тэгийн аав хүүдээ им авахтаа Сануугийн ээжид бас ханид нь им авчихсан байдаг. Бас таглааг нь онгойлгож өгөөдөл халамжилж байхыг гаднаас нь Сануу хараад гайхан зогсож байхан тэр. Тэг машины ард нам унтаастай. Аргагүй штэ өдөржингөө ядарж байгаа илгүй. Ингээд гэрлүүгээ хөдөллөө. Сануу яг юу гэж ойлгохоо мэдэхгүй гэрийнхэн гадаа сууна. Бас яаж хүлээж авахаач мэддэггүй. Тэгч гэртээ ирлээ. Дараас нь тоглолтуудад дарлуулж байгаа Тэг юу ч болоогүй мэд гэртээ орох Сануу. Зурагтаар Тэг 10 цаг 30 минут тоглосны эцэст ганцхан нүүдлэр хожигдсон талаар мэдээ гарна. Догсооныг ирж яхад Тэг ирж таарад сэтгэл санаагаар унсан байгааг нь хараад тайвшруулах гэж үзэхэд нь дуугуул мөрийг нь налаад унаад өгчдөг. Маргааш өглөө дахин нэг шин хатал явдал эхэллээ. Байдгаараа ганглан гарах догсон. Энд тэндээс суглах найзууд хичээлдээ явцгаана. Манай хэдийн уулзах өдөр нь өнөөдөр юм байна. Арай уулзъя гэд тарцгаана. Сануу хичээлдээ төвлөрч чадахгүй өчигдрийн талаар бодсоор тэгж яагаад гараад явчихдаг. Жонхуанч сууж яснаа гараад явчихна. Жомбон гарч ирээд жухам мөргөл үлдэж яагаад шуудангийн хайрцаг хартал дахиад л хоосон байлаа. Ээж нь гарч ирээд захаант явъя гэхэд гэрлүүгээ гүгэд орчдөг. Бас Сануугийн ээжтэй таарад ажлынхан талаар хүн мдээгүй гэдэл яриад өнгөрнө. Хичээл тараад хөвгүүд нөгөө газар руугаа явхад Сануу өөр тийшээ явлаа гэд гараад явчихна. Догсон төрүүлж ирээд хүлээгээд л сууж яадаг. Тэг ирээгүй байна гэжээтэл ялаад ороод ирлээ. Сануугийн очисон газар нь гэр байдаг. Ээж нь дүүг нь аваад явж ялаа. Нөгөө хідэж хоолсоор хажуугаар нь Тэгдээ санаа тавина. Хотоодоо хоосож чад ирж идий гэд гараад явчихдаг. Тэг араас нь 0 орлоо гэд гараад явлаа. Тэгсэн замд нь нөгөө болтоотой сонин гар гарч ирээд заваараад унахаар нь жижигхэн юмаа гаргачаад хараач гэд хөөгөөд явуулчихдаг. Тэг араас нь ирээд догсооныг зоригтой юмаа гэд иртэл яг үнэндээ үхтлээ айгаад уйлаа сууж яадаг. Тэгийн даавтай нь ээж дүү хоёр нь хоол идэх гээд их л жаргалтай сонсогдож байдаг. Харин нөгөө талд манай хоёр тайвшрах гээд очилгүй хэсэг байдаг. Нөгөө хоёртоо битгий хэлээрээ л гэдэг. Гудманд Сануу яриаг нь сонсоод байсан нэг л бишээ. Өөрөөс нь нууцаар ажил хийж байгааг нь мэдчихдэг. Дүр солигдоо хүүхдүүд хоолойч дуусгалаа. Араас нь амттан ч ирлээ.
Догсоон дахиад 0 аврамар байсан ч нэг л айгаад явж чаддгүй. Тэвчих гэсэн ч болж өгдөггүй. Аргагүй ирэхэнд явахаар боллоо. Гитэж юутаач төглөө. Араас нөхөн дагаад байгаа юм шиг санагдаад хартал тэг дагаад явж байхын тэр. Тэгснэ явчхаа тэр хүлээж аяа гэд үлддэг. Нөгөө талд соноо нууцаараа дагаж яваад ээжигээ цэвэрлэгээний ажил хийж байгааг нь мэдээд бөөн уур гараад явчихдаг. Гарахтаа үүдний хүнд намайг ирсэн гэж битгий хэлээрээ л явчихна. Яахаа мэдэхгүй дэлбэрчих гээд байж байхдаа Тэгийн гэрийн гадаа аавтай тараад ээжигээ ажил хийж байгааг мэдснээ хэлдэг. Тэгээд мдээгүй юм шиг л бай. Найзуудтайгаа хамт байж байгаад хүрээд ирээгээд яваад өчтдөг. Гэхдээ найз биш. Бураа дээр очиж гомдлоо гаргана. Ажил хийлээгээд л уурлаад байдаг. Бас би мдээгүй байхад яагаад тэгээ бүгдийг нь мэдээд байгаа юм болоо гэж уурлаад байна. Бураа дуугуу сонсож байснаа. Одоо болноо. Очоод ээжийнхээ мөрийг базаад л өгчих гээд ээжигээ зовхыг хармаараагүй байгаа зү. Тэр чинь чиний сэтгэл. Ээж чинь чамд наик бүүз авч өгч чадахгүй байгаадаа л гутарж байгаа юм. Чи яагаад зөвхөн өөрийгөө боддгийг? Ээжигээ бодож үзээгүй мө? Зөвхөн чиний сэтгэлд нийцэж байл болоо гэж юу гэж хэлээд нороогийн зөөлхөн илээд явуулна. Хин нэгнийг хайрлна гэдэг чинь зүгээр өгмөр санагдсан бүх юмыг хэлж байгаа юм биш. Зайлшгүй, өгөхөөс өөр аргагүй тийм чухал зүйлийг хэлдэг юм. Тэрийг сонсоод нэг сайхан уйлж аваад л өлсөөд байна. Би ирлээ гэд юу ч болоогүй юм шиг л гэрте орчдөг. Соноо чи ээжтэй хайртай үздэй. Хин нэгнийг хайрлна гэдэг үнэхээр амар ажил биш шүү гэхдээ зэрэгцээд догсооны аав орж ирээд хүүгээ урдын адил эрхлүүлэх гэж байснаа гараа дулаацуулж ягаад л эрхлүүлээд унана. Хин нэгнийг хайрлна гэдэг зөвхөн тэр хүний сэтгэлийн дулааны хэмд сайн байгааг хэлэх биш. Тэр хүний сэтгэлийн дулаантай ижилсэж амьдрахыг хэлдэм байна. Тэгээд хин нэгнийг хайрлна гэдг нь тэр хүн чамайг эцэс төгсөлгүй зовоолооч тэр хүнийг хизээж харалгүй үзэн ядмаар байлаач гэсэн эцэст нь тэр хүнийг хизээж үзэн ядаж чаддгүйтэй адилхан. Маргааш боллоо. Жонхон тэгд хоол аваач өгөхөр ортол нөгөөх маань суугаараа унтчихдаг. Хайртай гэдэг нь үзэн ядахгүй байна гэсэн үг биш. Эцэст нь үзэн ядаж чаддгүй гэсэн үг юм байна. Үүнийг харсан Жонхон оройг нь засаад оронд нь оруулаад унтуулад гараад явна. Жомбо захиагаа шалгасаар ашгүй захиа ирсэн байв. Бөөн баяр болдсон байгаас тээ. Баярлаад орох гэтэл догсоонтой тааралдаад захиа ирсэн байна гэхтэн найз чинь айгүй удаа хариу өглөө гэд инээхт нь найз нь аваарт ороод хоолоо ч идэж чадахгүй ийм байдалтай байж ахын тэр. Тэгээд юун захиа билээгээ задалтал Азийн гинжин захиа байхын тэр. Яна том андуурлаа да балсарсан юм а. 4 хоногийн дотор 7 захиа хуулж бичиж явуулахаар болчдөг. Ингээд энэ анги дуслаа. 13 дугаар анги Супермен буцаж ирлээ. Догсоон Жонхон хоёр явж исэн нэг залуу тааралдаад догсооны хөөрхөн болсон гэнэ хэлээд залганаа гэд яваад өгчдөг. Зайнаас Жонхон сонссон ч сонсоогүй юм шиг дүрсгэж яагаад 0 ороод ирээгээд явтал түрүүн таарсан хүү найзтайгаа догсооны талаар ярьж ахт нь Жонхон сонсож яагаад гарахтаа санаандгүй мэд албаар түлхээд явцдаг. Гараад ирсэн догсоон шагаагаа булгалцсан гэж сууж ахын тэр. Сонин штэ гэд өглөж төвшөөд явахаар болно. Тэгж явахтаа ч муудаж сайнцаар оройдчлаа гэд Жонхон гэрлүүгээ залгахаар явсан хойгоор догсон идэж байсан юмныхан хогийг нь хаях гэд харж байснаа хажуудаас хогийн сав руу юу ч болоогүй юм шиг алхаж очиод л хаячихлаа. Худлаа хийсэн байх нэ дээ. Догсон жохмол хичээл хийх гэж байснаа догсоор байгаад унтаад өгнө. Соноо дүүгээ аваад өрөөнд унтахаар болно. Дүүн ахта угаасаа нугасгүй л дээ. Маргаашин дөнрөө наавтайгаа гудмаа шүрдэж агаад зурагтаар гардаг хичээл эхэллээгээд орчихно. Суянд аав нь зурагтаар гарч байгаа хүүхдүүдийн оронд охиноо хармаар байна гэсэн харамсалтай нь энэ хүслийг нь биелүүлж чадахгүй гэдгээ шударгаар хэлдэг. Бас дараа 7 хоногт тэгж ухал тэмцээнтэй болохоор битгий саад болоорой гэдэг. Соноогүй ээж хүүдээ ногоон замаг чанцгсан тэгийн аавд нь хүргээд үгээдэг. Даралтанд сайн гэд бэлдэж өгч байгаа юм байна л да. Гэрт нь ортоолоод огсон тэгийг хичээл хийгээд сууж яадаг. Бас өглөөний хоол аавтай хамт идэнгээ ирсэн хүүхдүүдийг энэ 7 хоногт битгий ирээд бай. Цаад болж болохгүй гэдэл нэг нэгээр нь хөөгд гаргана. Ойрд даамнаас өрөн бодохгүй байгаа тэгийг дуудан өглөөний хоол идүүлэхээр боллоо. Хоёр аав даам тоглоо сууж байна. Яаж яхад нэг нь хуурах гэж яагаад нөгөөдөө баригдаад өглөөж гарна. Бүтэн сайнд танаахан хайдсан юм гэж асуухт нь бүгд л дор бүрнээ ажилтай байгааг хэлэхдээ Жомбо нэг ухаан ороод хичээл хийгээд ширээнээсээ холтгоо болсон хэлэхэд дүр солигдно. Жомбо нэрэл хичээнгүй юм бичиж сууж яадаг. Тэгсэн өмнөх анги дээр авсан Азийн гинжин захиагаа хуульж бичээд ёолоод хөлс нь гараад сууж яхан тэр. Ер нь ухаарах юм уу дөө. Жинжүү болон хөрш ээжүүд бөөгнөрдөг цэг дээрээ сууж байна. Жонхоны ээж авсан загсаа тарааж өгөөд л зөвхөн баяр хөөртэй байцгаана. Аавд юу хийж байгаа бол гэж асуухтаа зэрэгцэн дүр солигдсон нэрээ нэг нь уруу татаад сууж яхан тэр. Бас догсооны аавыг хадгалж байгаа уулын хүн орхототой архийг нь уяал гэдэг. Нөгөөх нь ч үгүйгээд гидийг эстэй. Бурагийн хормоор уух гэд хадгалж байгаа гэд халгаадагчгүй. Зурагтаар өдрийн цагаар хулгай их гарч байгаа талаар мэдээ гарч яхад гаднаас хулгайч гэж орилоод унна.
Хөршөд бүгд л сүр олоод бөөндө гараад ирнэ. Гудмаараа сүр олж яхад тэг аав юу ч болоогүй юм шиг гараад ирнэ. Яагаад ингэж айцгаас ангин хүртэл гайхтана? Харин яагаад ямар ч сэтгэл хөдлөл байдгүйг нь бусд нь гайхна. Бүгд буцаад гэр гертэ ороход Соноо буруу хоёр сэмээрхэн тахилцаад яваад өгчдөг. Ээжүүд Соноогонд ярилцаад сууж байна. Тэгтээ Тэгийн аавын талаар яриад хамт амьдрах талаар бодож үзнэ үү гэхэд үгүй л гэж байна. Уг нь хамт амьдрал сайхан л байна. Хүүхдүүд томорчихсан байхад бие биедээ найдаж түшиг болоод амьдраачтай гэхэд Соноогийн ээж балаа юм ярьлаа. Эргэн тойрны хүмүүс юу гэх бол гэд санаа зовоод хэцүү байхад хачаа юм яриад ахын гэд өглөнө. Ингэн гэж мэдээд би өмнө нь ахын гэрээр орж гардаггүй байсан. Буруугаар ойлгоод байна. Энэ удаа яах ч аргагүй тусалсан болохоос гэд тайлбар тавихт нь бусд нь зүгээр бодоод үзэлтэй. Сайн хүн штэ. Охины хаанд өсгöd явбал аштай юу да гэхт нь хүүгээ шархлуулна болж үзьгээд ёстой л ойртуулдаггүй. Жонханы ээж чиний амьдрал яах юм? Үр хөөхөд яваад л өгнө. Ганц л амьдрын штэ. Ганц удаа аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Чамд дэндүү харамсаад л ингэж хэлж байна. Чи чин залуу хүн үр хүүхэдтэй бүхнээ зориулж амьдрахад чиний нас дэндүү залуудна. Чиний нас л хайран байна гэж хэлсэн ч зулзгнууд мэл жаргалтай байвал надад энэ л хангалттай гихтэл зэрэгцээд Тэгийн аав орж ирээд маргааш имлэг хамт явах хിവэрэ бидтэй гихэн тэр. Сандарсандаа Соноогийн ээж урт өгүүлбэр хэлээд л тайлбарлаад байна. Бусд нь инээгээд л гайхаад байна. Бураа Сонооноос ахад дургүй юм уу гэж асуухад үгүй л дээ. Гэхдээ ээжтэй ойрхон байгаа нь таалагдахгүй байна гэдгийг хэлэхэд ганц тэр хоёр дотн биш бүгд л дотн байдаг гэсэн ч тэгсэн ч дургүй байна л гэдэг. Уг нь бие биедээ түшигтэй болоод сайхан харагдаж байсан гин яриад зөөлрүүлэх гэж үтсэн ч Соноо ярианы сэдв өөрчлөөд маргааш төр уулзаа сургууль дээр нь очие гэхтэн ирж болохгүй урт талын буудлын дээр уулзъя гэсэн ч хүндий байгаа найз зохиндоо уурлаад эрхлээд байна бас. Маргаашаа догсооны ээж бас эмнэлэгт үзүүлэхээр болсон байдаг. Нөхрийнх нь ажлаас үзлэгт оруулж байгаа юм байна л да. Ямар нэг юм илэрвэл яах вэ гэж хайгаад байдаг. Нөгөөдөл нь сэтгэл санааг нь засах гээл үзнэ. Ганцаараа явах юм бол хамт явъя гэхтэн нөхөр нь сардаа нэг амардаг амралтаа аваад хамт явахаар болсон байдаг. Ийм үед хамт байх нэрэл түшигтэй дээ. Оройн нь догсооны ээж аав хоёр маргааш өгөх шинжилгээнд нэгэн санаа зовоод харин нөгөөх нь аргацаар унтна. Шинэ өглөө эхэллээ. Жомбон Жинжүү хоёр өнгийн цаас нуглаад жоохон хичээл хийх гэж байсан туг тасарчдаг. Аав нэрч тогоо янз янзаар үзэж ягаад зүгээр болгочдөг. Гэрт ирэх хүн байх ийм л хэрэгтэй гэд өөрийгөө магтахаа бас мартахгүй манайх. Жонхооны ээж догсооны ээжээ үзлэгтэн санаа зовсоор нөхөр нь бас аргадмар аядаад хачин хөдөлгөөн хийж ягаад загнуулах нь тэр. Эмнэлэг дээр манай хоёр хариугаа сонсож байна. Наривчлан эдийн шинжилгээ хийлгэхээр болдог. Хавдар байж магадгүй учраас нарийн шалгахаар болж байгаа. Айсан ээж гарахтаа нөхрийнхэн гарыг атгаад шинжилгээ өгөхөөр яваад өгнө. Гаднаа зүгээр юм шиг байсан ч эхнэрээ гарангуут нь нөхөр нь эмчээс хортой хавдар байх магадлалд хэр байгааг нь лавлахад үнэн дээр эмчин ч бас санаа зовж байгаагаа хэлдэг. Шинжилгээний хариуг л хүлээх хэрэгтэй боллоо. Өдрийн хоолны цагаар манайхыг давчирсан хоолоо том савнд хийж холиод л идэж гарна. Тэгтээ манайхд санаа зовоод очимоор байсан ч аавас найгаад очиж чаддгүй. Аав амар юм баха. Ямар ажил хийдгийг найз нь өөрөө ч хэлэх дургүй болохоор нь манай хоёр дээр эмчи юм болов гэдэл тааж гарна. Гэхдээ л айгаад байдаг. Ивэдээ манууг босох гэсэн нэх бүдүүн дуутай аав нь буцаад хивт дахиад бэртгнүүл гэд хөвтүүлчихнэ. Аавыг бүтэн харуулахгүй нэг л эвгүй хэсэг гараад өнгөрнө. Буруу намын сангаас гарах гэсэн найзууд нь хамт хоол идэх гэхтэн хүнтэй уулзна гэд явах гэсэн үерхэд байгаа мó гэж асуудаг. Нөгөөх нь ч чимээгүй инээгээд өнгөрнө. Араас нь гүйж дагаж гарч ирээд нэр юм уу гэд шаагалдаад салдаггүй. Харилта хийм бэ гэхтэн Соноо сургууль дээр нь хүрээд ирсэн байдаг. Найзууд нь хин бэ гэсэн юм дуурахаас өмнө манад үгийн найз гэж хэлээ явуулчихдаг. Нөгөөдөл нь ч зүгээр явчихгүй өвхөөрдөж яагаад яваад өгнөө. Соноо бөөн уур. Тэг аавтайгаа хоол идэж явахдаа өдөр эмнэлэг орсныг нь асуухад асуудалгүй байна гэснийг нь хэлээд тайвшруулна. Соноо уурлаад л байна. Бураа ч харагдаастай. Нөгөөх нь хэлсэн үгээр нь үг хийж уурлаад л байна. Тэгсэн бураа олны тунд үнсэгт нь баярлаад нөгөө нэг их уурна гараа авчдаг. Хүүхдүүд гэртээ цугларч бүгд хоол нэгцгэн. Ээж нь өөрийн ухаангүй байсан болохоор холигтой хоол хийж чадаагүй байсанд хоёр баг нь уурлаад гомн чанаад үг гэхэд бураа өрөөнөөс гарч ирээд хувцас угаас нү гэдэл бас уурлаад унна. Энэ бүхнийг сонсож суусан аав нь хүүхдүүдээ өөрсдөө юмаа бэлдээч өдий том болчиход гэд уурлаад загнана. Ээж чинь та нартай 1000 жил хамт байна гэж бодоо юу? Амьтд нь хайрл гэд уурлаад байдаг. Хүүхдүүд унтсан ч догсооны ээж унтаж чаддгүй. Аав нь бас унтаж чадахгүй гадаа явж байсан чинь бураа гарч ирээд аав нь эмнэлэгт болсон зүйлийг хэлдэг. Бас үргэлжлүүлээд охинтойгоо хамт яриа өрнүүлэх саналтай ойрын үед гэхэд охин нь яваад өгчдөг. Энэ хоёрын дунд нэг дотны харилцаа бас байдгүй юм шиг байгаа. Архины мохлогт догсооны аав сууж байсан чинь Жонхооны аав эхнэртэй юм авахаар орж ирэхэд нь таарад хамт хань болд суухыг хүснэ. Маргааш нь ээжүүд шинжилгээний хариуны талаар яриад сууж байна. Мэдээж санаа зовсоор. Бусдын ч тайвшруулах гэдэл үзээд байна.
Догсооны аав гэртээ ирлээ. Эхнэр нь хажуу айлаас нь гарч ирээд нөхрөнч битгий санаа зов гэсээр л байна. Жонхооны аав гаднах чийдингээ засаад баатарлаг хүрээд ирэхэд нь амархан юм хийчгээд онгирлоо гихтэн өчигдөр гэж хэлээд л амийг нь таглаждаг. Нөгөөх нь учир зүггүй шууд магтаад унцдаг. Энэ хоёрын дунд нэг юм болсон байна да. Эхнэр нь сэтгэл санаа таарахын гэрлөөгөө яваад орноо. Араас нь санаа зовхгүй байна гэдэл ойрлоод байна. Тайвшруулах гээл тэгээд байгаа. Маргааш нь радиогоор Тэгийн Японд болох тэмцээнийхэн талаар яриад өнөөдөр нисэх талаар мэдээ сонсоод байж ахын тэр. Тэгийн аав хүүдээ өглөөний завилдаа дэжсэн гаднаас санууг ээж орж ирээд зутан авч ирхэн тэр. Тэгээд Тэгд энийг өгөөрэй гэд явчихдаг. Жонхоо номын сан явахаар болсноо хэлээд амралт эхэлж ирсэн байхад цамц эндүүдэд хэрэггүй гэсэн ч ээж нь амар байдимаа гэд эндүүдэд үлдэнэ. Тэгсэн гинт эндүүн ажиллахаа болчдөг. Нөхрөө дуудаад янзлуулахаар үзүүлтэл утсан тасарчихсан байна гэд янзлахаар болно. Хүн дуудчих гээд байхад өөрөө нухаад л суугаад идэг. Тэг тэмцэнтэй явах бүртээ очих буудлынхаа утсыг аавдаа үлдээгээд явд юм байна. Аав нь асуусан тэмдэглэлийн дэвтрээсээ гаргаж ирэн харж бичиж үлдээчгээд буцаагаад шүүгэндээ хийгээд цочилчдаг. Тэг тэмцэнтэй явах гээд гарсан догсоонтой тааралдаад уулзчаад бас яваад өгнө. Догсоон бэлэг авчраарай гээд л явуулна. Явахдаа би хожигдож болно эздэгээд асуугаад л явна. Догсоонод бас л хэцүүхэн лайла. Ээжийнх нь амаараа хоол тавдаггүй. Одоо хүртэл залахгүй байгаад нь улам хямраастай. Нөхрөнч завсар өгөхгүй харагдаастай. Жонхооны аав эндүүний залгуурыг тастаад л байлаа. Ээж хараад хямраастай. Хүүхдүүд Тэгэнд саятан тоглоо сууж байна. Энэ тоглоомны өрсөлдөгчгүй ялагч нь Жамбон байдаг. Супер тайлбарлаад л тоглоод байдаг. Нуйлд бас зааж өгсөөр дээш нь татаад байдаг. Гарч ирсэн картныхаа учрыг асуухад хүссэн газраа очиж болох Жамбоны хамгийн дуртай карт гэж танилцуулаад байна. Бусд нь Азтайг нь гайхсаар л. Буруу сануугаас яарад салаад гэртээ ирдэг. Ааваасаа дохио загаагаар хариу асуусан ч залгаагүй лайлаа. Ээж нь орой хоол хийгээд босох гэтэл захиалаад идэхэр болоод буцаад хэвтчихдэг. Дээдэлт харин засварчин ах эндүүний залгуурыг тасцсаар агаад арай л хилтрүүлсэн сууж идэг. Эхнэр нь мэдээж бөөн уур. Уучлалт гуйхаас өөр юу хийж чадах вэ манай ах. Хүүхдүүдээ гэр гэртээ харих гэтэл Жамбон догсоонаас найзыг нь эргэмээр байгаагаа хэлээд юу өгөх үү гэж асуухт нь манайхд бүх юм байгаа. Яг одоо тэрэнд хэрэгтэй байгаа зүйл нь гармаар л байгаа ах. Эмнэлгээс гарахаар нь би танд хэлийгээд яваад өгчдөг. Жамбон бодож буцаад орлоо. Соноогийн бас нэг засварчаа хамаг юмыг нь засаад сууж яхан тэр. Засчгаад гарах гэсэн жинжүү тэрвэрэд гаргадаггүй. Үүнээс нь болоод хоол идээд явахаар болдог. Тэгсэн яг тэр үед соноо гаднаас ороод ирлээ. Панцсанда юу хийж байгаагаа ээрч мураад л тайлбарлаад байна. Бас өөрийг нь гэдэг дүүн Тэгийн аваас салдаггүй. Догсоонод орой хоолоо идчихээд хүүхдүүд гараад явчихдаг. Асуудлыг мэдэж байгаа гурвал олигтой идэж чадахгүй суугаад байдаг. Айл болгон л утас дугарахыг хүлээгээд байгаа. Ашгүй утас дугарлаа. Санаа зовон байж ээж нь аваад ярьлаа. Эмнэлгээс салгаж байлаа. Хариу гарсан асуудалгүй бирсүү байна. Цаашдаа хянуулаад яваад байхад болно гэсэн мэдээг дуулаад энийгээд л утсаа таслана. Аавч бөөм баярлаад лээ. Би хилээ эздэл гэдэг. Бураач дотроо баярлаад байдаг. Би ёстой санаа зовоогүй гэдэлдэг. Яг энэ үед дээд айл нь орж ирээд баярыг нь хуваалцахаар боллоо. Тэгэд нөгөө хав дараад байсан уулын хүн орхотойтой дарсыг задлахаар болдог. Хоёр аавын дунд нууц байх нь байгаа л аамда. Соноогийн нөгөө хэд хулгайч орж ирсэн талаар яриад сууж идэг. Хүн хутганд зүсүүлсэн гэсэн ч амар юмаа гэд төв царайлаад л суугаад идэг. Тэгсэн зурагтаар онгоцны осол болсон. Тэр онгоцон даамчин чэтэйг сууж явсан талаар гарахад манай хэд сандралтаж эхэлдэг. Зочид уудлын дугаарыг нь харахаар гэрте очтол битсэн цаасан дээр нь юм асгараад харилчихсан байдаг. Тэмдэглэлийн дэвтэр дотор байсан гэд өрөөрөө нь гүгээд харлаа. Нөгөө талд манай хэд ч бас мэдээ сонсоод сандралтаад орилол гарна. Тэгэнд очтол гаднаас нь эрхлэгч тосож аваад бүх зүйл зүгээргээд буцаагаад яваална. Яна аав нь зүгээр үг гэхэд анх удаа ийм сэтгэл хөдлөлгүй хүн харж байна гэд яваад өгдөг. Гэрт харин Тэгийн аав хүүтэйгээ ойр зургийн юм яриад тасалдаг. Гадаа нь хүн амтны даралт ихсээд балларч байна. Аавууд яагаад ийм юм бэ гэж гайхаад байна. Хүүхэд нь гимцэн бол яах байсан болоо гэж өмнөөс нь санаа зовоод байна. Тэг ярьж дуусаа тасалтал гаднаас дарга нь орж ирээд Тэгд мэдээ үзүүлдэг. Баахан сэтгүүл залгаад энэ асуудлаар бөө юм болж гин гэдгийг хэлнэ. Бас аавтайгаа ярьсан талаар нь асуухад ярьсан. Манай аав яагаачгүй юм лээ гэд тайван хэлэхэд нь гайхаад чи тоглоод байгаа мó? Аав чин тэгтлээ их сандрахыг анх удаа харлаа. Хингэрэг цоорхноо л гэж бодсон гэд гараад явчихдаг. Араас нь соноо залгаад болсон явдлыг ярьдаг. Тайван байна, зүрхгүй юм уу гэд байсан аав нь байдгаараа сандрсандаа цоочтой авдрыг гараараа зохиж ивлээд арай гэж буудлын руу залгатал хуцаа авдаггүй. Орилоод дивцээд уйлаад сандраад байж ядаад багтарч өгөх гээд байдаг. Тэгж уцыг давтал холбооны дарга нь авах нь тэр. Тэгийг асуудал усанд орж яана гэхэд нь аав нь уцыг нь шүрж булаач аваад учир зүггүй орилж эхэлдэг. Яг хажуучин байна уу? Яг одоо байна уу? Яг одоо өрөөндөө Тэг байна уу гэж орилоод байдаг. Тийм ээ гэж хэлэхэд нь
сайн нэг юм амьсгал авч тавьширдаг. Ослын талаар мэдээ энэ хэд дөнгөж сонсож байгаа нь энэ юм байна. Дахиад залгасан тэг өөрөө авч аавтайгаа ярьсан нь энэ юм байна л да. Энэ бүх явдлыг сануу ээжтэйгээ хараа зогсож байсан байдаг. Одоо л нэг юм тавьширлаа. Энэ бүхнийг сонссон тэг ингэн гэж бодоогүй байсан болохоор бас уйлаад л байх нь тэр. Тэгийн аав дэлгүүрээ хаагаад аавуудтай ууж суухаар болов. Тэгтээ буур суурьтай тайванг нь гайхаад догсооны аавыг уйлсанг нь хэлждэг. Тэгсэн харин дээр уулзаад суухдаа эхнэртэй санаа зовоод эхнэрээ өрөвдөөд уйлж гарсан байдаг. Нөгөө хүн ч мөчөөгөө өгөхгүй эндүү засаж чадаагүй үсттэй гэдэл амыг нь таглаждаг. Ямар тач энэ гудамд юунаас ч айдаггүй жинхэнэ эр хүн тэгийн аавал байна гэж хэлээд дуусваагүй юу хажуу ширээний хүн хулгана гэж орилготой зэрэгцэн нөгөө юунаас ч айдаггүй том биетэй аав маань сандал дээр гарч зогсоод байж идэг. Нөгөө хоёр ч бөөн шок ах улганаас үхтлээ айд юм бэ. Үүнийг нь холоос харцуулсан соноо бураа хоёр шоолоостэй. Нөгөө хоёр нь ч нөгөөхөө явуулаастай. Байн хулгана л гээд. Кино догсооны бодлоор үргэлжлэнэ. Баг байхад манад Супермен амьдардаг байсан. Хаа нэгтээ хин нэгэнд ямар нэгэн тохиолдвол гарч ирээд шийдэж өгдөг байсан. Сул талыг нь олохын аргагүй мундаг баатар байсан юм. Гэвч гинэн томоогүй насаа орхисон хойно л Супермен баригддаггүй л байсан болохоос биш жирийн хүн байсан байна гэдгийг арай гэж ойлгосон юм. Ямар их хүнд, хизүү, бохир, заван, аимшигтай зүйлүүд аавын минь амьдрал тохиолдсон бол гэхдээ л тэр хүнд, хизүү, бохир, заван, аимшигтай зүйлүүдийг тэсэж гарсан шалтгаан нь хамгаалах ёстой хүмүүс өөрт нь байсан учраас юм байна гэдгийг одоо л харай гэж нэг юм ойлгож байна. Гэр бүл нь байсан учраас би байсан учраас юм байна гэдгийг өөр хинээч биш аавын нэрээр амьдрах ёстой учраас тэр юм байна гэх догсооны бодол хөвөрсөөр. Тэг ялалт байгуулж 70 сая воноор шагнуулсан байдаг. Бас нэг ваар аваад ирсэн. Догсоонд өгчөж. Тэмцээн дээр өгсөн юмнаас юу ч хамаагүй авчраарай гэсэн ийм өглөө гэд уурлаад байдаг. Тэгсэн нөгөөх нь ялалтын цом нь байхан тэр. Хүүе, энэ цомд чинь дөнгөж сая догсооны ээж кимчи тарах гэдээснийг нь яана. Жамбон өглөөрт мануугийг ирэхээр эмлэгтэн ирсэн байла. Шүн болсон ч орч чаддгүй. Тэгээд сувлагчаар авч ирсэн юм оруулж өгтөл дотор нь нөгөө хүссэн газар нь хөргөж өгдөг шидэд картыг хийсэн байла. Манууг бөөн баяр энэнг дууслаа. 14-р анги. Тэр үед санаа зовох хэрэггүй. 1989 он 3 сар Сөүл хот Дубан дүрэг самун хороолол өглөө боллоо. Жонхоны ээж хувцас эндүүдэх гэсэн эндүүнийхэн залгуур яагаад ч хүрдэггүй. Хөрсөн ч ингэж эндүүднэ гэж одоо юу ахав те. Тэгээд тэр ураа нөхөртөө гаргана. Аргагүй штэ. Нөгөө хэргийн эзэн ч марзагнаа зогсож байгаа юм чи. Эндүүгээ хаях гэсэн нөхөр нь байжээгээ. Дахиад 10 жил ашиглана гэд нэмээд ураг нь хүргэнэ. Бас яг тэр үеэр нь өрөөнөөсөө гарч ирсэн Жонхоноос аав ээж хоёрын саллаа. Хэрийг нь дааж явах уу гэсэн аав гэж авсан. Байдлыг анзаарсан Жомбон галтгооноос би л ээжийн талд гэж яагаад өөрт ачигтайгаар байдлыг эргүүлчих байгаа юм чин. Тэгийн аав аль бүрт жимс хуваарлаа сууж яхан тэр. Тэгээд би соноогийн руу явчихъя. Чи бусад руу нь яв гэтэл дөнрөө нь алиужээ машины дуу сонсоод өөрөө орж ирээд аваад явна. Сонсгол бол сайн л да. Баахан элдв зүйл ярьж хөөгдөг шахам гараад явна. Энэ амралтын өдрөөр Жонхоны төрсөн өдөр болохыг ч бас сануулад гарна. Бусад айлууд руу явах гээд гарах гэсэн бананыг нь тусад нь тавиад жинжүүд өгнөө л гин. Тэг тэр дундаас нэгийг нь хилээд авлаа. Жонхоны тэг орж ирээд жимс өгөөд явна. Хоол идгэсэн ч догсооных руу явлаа гэд гараад явна. Догсоона гэд дуудсан, суён гэд дуудаач гэд л загнуулна. Нөгөө нэг ширхэг банана мэдээж догсоонд өгөх нь ойлгомжтой. Ойр зурын юм яриад байж исэн нуйл орж ирээд 10 хуудас цаасан дээр гарын үсэг зураад өг багшгүйс юм аа л гин. Үлдсэн бананыг нь идэж яхад нь эгч нь өхөөрдөн илүү дутуу гарсыг нь арчиж өгöd л манай догсооны халамж бол ёстой гоё. Соноо гар дулаацуулагч барьчихсан бурак хүлээгээ зогсож яадаг. Амралтын өдөр амраа битгий хичээл хийгээд л хэлж дуусаагүй байж хахад дулаацуулсан гараараа хөдлөөд алхна. Соноогийн гэрт тэгийн аав ирчихсэн байж хахан тэр. Бас соноогийн хичээл эхлэхээр ажиллаа хийж эхэлнэ. Та жинжиг харж өгөөрэй гэд байж хахад нь тэгийн аав соноо ажил хийж байгааг чи мэдсэн гэд хэлждэг. Яаж мэдсэн талаар нь асуухад өчигдөр мэдсэн. Ихтэй битгий санаа зов. Соноо өөрийн гэсэн бодлоо гэд хэлээд сууж байсан. Гаднаас соноо ороод ирлээ. Ээж нь сандраад жимс идгээд л суулгана. Тэг ирсэн юм уу гэж хэлээд ширээрөөгээ хартал өөрийнх нь банк хийж өгдөг жимс хайсалдаг ажил нь эзэнтэй болсон байхан тэр. Нэг сонир мэдрэмж аваад үлддэг. Соноо өрөөндөө онгоц хийгээ сууж исэн гинэт аав нь шингэн цавгаар наа эрзэнээр сайн ороогоороо гэдэл яриад унна. Энэ үеэр ээж нь ч хоолоо идгээд дуудана. Суян ширээгээ засаад хоолоо идцгэн. Бас аавыгаа яагаад ирэхгүй байгаа гайхаад тэгсэн аав нь архины мухлагт нэг боотолтой юм хараад сууж яадаг. Догсоонд шинэ гутал авснаа ээж нь гаргаж ирж өгнө. Хүүн бас гутал муудсан бүүз аваад өг гэж шалхат нь дараа жил төгсөх ангид орохт нь авч өгье гэсэн ч нэхэд ахаар нь бураа загнаад чимээгүй болгоно. Бас эхний 100 орвол эгш нь аваад өгье гэхтэн бүрчих уурн хөрнө.
Яах вэ? Манай хүн сургуультай мянгад ордог штэ. Догсон харин нислээ. Гэрийнхэн гадаа нөхрөө хүлээж ясан нөхөр нь арх учгсан хүрээд ирдэг. Нэмээд юм авцсан байна гэдэл үглэж гарна. Тэгсэн тэрийг нь нөгөө зээл тавиад эднийхийг өрөнд оруулаад явчихсан найз нь авч өгсөн байдаг. Эхнэр нь тэр амьд байсан юм уу? Ямар нүрээрээ гарч ирж байгаа нэг айлын амьдралыг ийм болгочиход гэдэл уурлаж гарна. Нөхөр нь бүгд дууссан гинэ. Банкн дээр очиод бүх өрөө төлсөн гин гэдэл хэлнэ. Эхнэрийнхэн царайг харж ягаад ярилцах зүрх алга өвхөх нүгэл хийсэн. Одоо амьдтаа бидний өрийг төлж дуусгахгүй бол үхээд ч хамаагүй төлнө гэсэн. Өдийг хүртэл их зовлоо. Чи минь их зүтгэлээ. Одоо бид бус чиг элбэг биш гэлээ. Нөхрийнхэн цалин бүтнээрээ ирж явах болохоор миний хань энүүгээр тэрүүгээр явж хүнээс мөнгө зээлж тэрийгэ төлж хүмүүст хэцүү байгаагаа гомдлож явах шаардлагагүй боллоо гэхтэн эхнэр нь нэг юм бүтэн амьсгал аваад зогсохыг хараад энэ хугацаанд зөндөө зовлоо. Намайг уучлаарай гэдэг. Хариуд нь эхнэр нь би ч юундаа зовхов. Хүүхдүүд л их зовлоо гэд хоёулаа нулимс туслуулан зогсно. Санууг ээж хүүгийнхээ өрөөний хаалгыг тогшоод эвтэйх орлоо. Тэгээд хүүтэйгээ ярилцсан. Энэ сард ажиллаа болно. Гэрт байхаар уйдаа тэгсэмаа гэдэл тайлбарлалтал. Зүгээрээ би зүгээр та ажиллаа хийж болно. Харин хэцүү байвал тэр дорой болоорой гэхтэл ээж нь санаа амарна. Догсоны аав нэлээд чармаа юм бичээд байна. Тэгсэн баг огныхоо номыг уран бичиж хавтаслаж өгөв. Хүүхдүүд нь ааваараа бахархаад л нуйлж минийхий гэж ирээд л хөөрнө. Гаднаас ээж хоол оруулж ирсэн чинь уул овоо шиг их хоол. Хүүхдүүд нь бид нэр дампуурсан юм уу гэдэл гайхтал юу болсонг нь аав ээж нь хүүхдүүдтэй хэлээд бүгд хамтдаа баярлана. Одоо бусад шиг амьдрна гэдэл баярлаад байгаа. Уухаан тас хүн пүүз харин баг охин нь халаасны мөнгө асуусан. Аав нь май гэдэл мөнгө өгнө. Том охиноос асуудал надад юм хэрэггүй л гин. Харин аав нь тусад нь бодсон зүйл байгаа гэд уулздаг. Нөгөө өрөөнөөс нөгөө хоёр нь хэрэг дурлаад жихээ наасан ч яриа нэг сэн сонсогддгоо. Догсон ангидаа ойрлоод ортол намгүй. Төгсөх анги гэдгээ бүрэн ухаарцаг хүүхдүүд байхын тэр. Тэдний ангийн багш нь хуучин ангийн багш нь орж ирээд хүүхдэд бөөн баяр. Манууг нь өөр ангид орчиж. Өдөр уулзахаар болсон байлаа. Хөвгүүд харин бүгд нэг ангид байдаг. Дөндрөө сандраад л салганаад байдаг. Яасан гэсэн ангийн багш нь хэн ирэх бол гэтэл аав нь бишээ эрхлэгч ороод ирлээ. Ингээд л санаа нь зовоод байж л дээ. Худлаа ухаан алдаад бусд нь энэ үйлдэлийг нь ч тоодоггүй. Яанда дөндрөө минь уйлаад л үлдэнэ. Бусд нь шалаад л байна. Хоолны цаг болж манууг ирч гисэн хамт хоолоо идээд сууж яхан тэр. Ангийн онц сурлагтай охинтой хамт хооллоод хичээл заагаад өггээд л яриад амжина. Эгчээрээ заалаг гэсэн. Эгч нь өөрөө жухам хичээл хийгээд зүхөө алгуу. Хоолоо идэж дуусаа дахиад л юм идэж сууж яхан тэр. Манууг та нар яасан их идтiin гэхэд яасан гэн асуухад бим гарагт болзаатай дэглэм барьж байгаа гэд октод арилсалж гарна. Мдээгүй царайлаараа гэдэл суянд сануулаастай. Нөгөө талд жомбон болзондоо өмсөж явах хувцас сонгох гэж бөөн юм болно. Заагвар цаашаа. Жомхонед догсон орж ирлээ. Сувьянч аавтай нь урдын адил мэндэлсээр жомхоны өрөөнд орж найз нь ахтай нь болцох гэж байгаа хэлдэг. Бас маргааш тэгэнд төрсөн өдрийг нь тэмдэглэнэ л гин. Тэгээд нөгөө хоёрын болцох газрыг кофе шоп, Европ хоолны газар гэдэл маргаад авчдаг. Бас энэ үеэр бэлэг өгөөд амжина. Тэгсэн нэг давхрын кофе шопод ахна дээд талын ресторанд найз нь хүлээгээд хоёр талд бие хүлээгээ сууж яадаг. Догсооны ээж чухан баярлаад байсан харсан чин плитик авчихсан баярлаад ээжиж. Хуучны хаян гэхийг сонсоод элдэм юм цуглуулах дуртай жонхоны аав би авъя л гин. Их ч муухай хараад халаагуураас болоод явж болно шүү гэж хэлээд дүрсэлэгдэнэ. Санууг ээж нь болсон явдлыг хүүдээ биш тээгин аавд уцаар яриад сууж яхан тэр. Уцаа таслаад охиноо унтуулахар болно. Сонууч сонирн болсоор. Догсон жонхоо хоёр нөгөө болцоод хоёрыг уулцсан эсэгт нь эргэлцээр угаасаа ч уулзаагүй байхан тэр. Сууж хоёр давхарт гараад жомбуу хайсан ч аль хэдийн яваад өгсөн байв. Гэхдээ бас яг ч яваагүй гадаа нь хүлээсээр энэ хоёр нэг л бие биеэсээ ойрхон зөрөөд байгаа юм да. Сонуу бурааг дуудаад юм өгөхөр болно. Уцаа тасалсны дараа сонуу аавтайгаа дахиад л яриад унна. Өвч болох уу гэдэл асууна. Аав нь ч зөвшөөрнө. Бас бураа таалагддсан юм уу гэдэл инээлдээд байна. Харин жонхон үүдэндээ ахыгаа хүлээсээр ах байдаггүй шүү. Догсон ах нь ирээгүй болохоор уулзаж байгаа байхаа гэсэн ч манай хоёр санаа зовсоор ахыгаа ирэхээр нь хэлэхээр болоод үлдэнэ. Догсооны утас дуугарч жомбон найз нь ирээгүй байгааг хэлдэг. Догсоо найзынхаа аваас айдагч гэлээ гэрлүүн залгаад найзтай болзооц залуу нь одоо хүртэл хүлээж байгааг нь хэлдэг. Би муудаа болохоор даарч болохгүй хурдан яваачтай гэл орлоод байна. Гүүж гараад таксийн цугаа дотор нь төөрөөд байснаа ойлгоно. Манайг уйлаад л байна. Яарад утсан чин нэрнгээсээ хүүтэнд гадаа хүлээгээд л зогсож байдаг. Хашиг удсан ч нэг юм уулзаж чадлаа. Даарсан ч даараагүй гэж хэлээд нөх удаа хүлээгээгүй гэдэл нусаа татаад байна. Авч ирсэн цэцгээ өгөөд чичрэх гарыг нь хараад өөрийн ирэхгүй гарыг нь атхан дулаацуулна. Жомбоны зүрх хурдан цохилоод унна. Тэгээд яагаад ингэж байгааг шалгахаар Маногийг үнсчихдэг.
Архины мөхлөгт бураа санах хоёр ээжийнхэн талаад яриад надад ярьдаг байсан зүйлээ тэгийн аавд яриад байна гэдэл гомдлно. Ахад дургуун мөгсөн үгүй л гэдэг. За тэгээд өгөх юмаа өгч гэсэн гараад үгүй гэж гарангуутаа аавынхан үлдээсэн зүйлтийг өгнө. Аавынх нь гэдгийг мэдхэд зүгээр л зүйлт гэж тайвшруулах гэтэл зүгээр бишээ гэд сандрах бурааг сонуу тэрч тайвшруулна. Маргааш нь болж догсон төрсөн өдөрт явхаар гоёд л гарлаа. Бэлгийг нь авсан уу гэдэл дүү насахад аль хэдийн аваад энэ ягаан цамцыг өгч гэж. Ах нь миний дуртай өнгө байна гэдэл хэлээд өнгөрнө. За ингээд тээгинд төрсөн өдөр эхэллээ. Дуу дуулаад л бэлгээ өглөө. Бас хамт кино үзэхэр болно. Гинэн хүүхэд уруу татлаа гээл дөнрөөнийг зодож байсан аав нь ороод ирдэг. Тэг маргааш буцаанд тэмцээнтэй болохоор шууд хөдлөхөр боллоо. Аавд очих буудлынхаа хаягийг бичүүлэх гээд юм өгөхдөө шүүгээгээ онгорхоо үлдээчихдэг. Дотроос нь дэвтрийг нь гаргаж ирээд хартал манай хоёрын хамт авахулсан зураг гараад ирхэн тэр. Банцсандаа буцаач хийгээд шүүгээг нь хаалаа. Бураа хичээл хийсээр зүйлтийг нь байн харсаар аав ээжийнхээ хэлсэн үгийг бодно. Түрүү уулзахтаа мөнгнөөс болж дуртай сургуулаа орхисонд гимшээд хуулийн сургуультай ор. Мөнгөнд санаа зовлтгүй шалгалтандаа бэлд. Хэдэн жил ч хамаагүй аав нарыг нь дай гихэн тэр. Нүд дүүр нь нулимстай бураа бодож үзье л гэсэн байв. Догсооны аав гаднаас 0 орчход дотроо 0-тай гэрт орно гэж орж ирээд охин нь шийдэ гаргасан уу гэд ихнэрээсээ асууна. Манай хоёр охиныхоо хариуг л хүлээгээд байлаа. Бураач бодсоор. Маргааш нөхдүүд өчигдрийн болцооны талаар яриад бүр үнсэлсэн талаараа хэлэхэд догсон шок. Тэгээд бас жонхонд өгсөн ягаан цамцыг манайг хамт явж сонголцсон юм байна. Тэгээд тэр өгсөн цамцыг нь төрсөн өдрөөр нь өмсөөгөө талаар ч хэлдэг. Тэгжээтэл ангийнх нь хүүхэд ирээд нэг эмэгтэй уулзмаар байгааг нь хэлж дуудана. Танихгүй эгчтэй догсон яриад үлдлээ. Оройн давтлагын цагаар гавал охин өмөлөд байна гэж уурлаад байна. Тэгийн аав дэлгүүрээ хааж агаад сонуутай тааралднаа. Дүүг нь харж өгч агаад баярлаа гэж явна. Өрөөндөө сонуу бейсболын бөмбөгөөрөө тоглонгоо мундаг тамирчингаас таавч өгчээсэн санаж гэнэ үү гэдэл аавтайгаа дахиад яриад байна. Ээжийнх нь дуудаг чимээ тэр хоёрын яриаг тасалгана. Жонхаан өрөөндөө бэлгэний цанцаа хараад сууж байсан ах нь орж ирээд өмсөхгүй бол надад өгчих гээд хэлээд тавна. Жонхаан сонуу харж байхад нь дүр солигдчихдаг. Октын сургууль дээр гавл ангийн даргийнхаа талаад яриад яршигтайгаар нь дуудаад ангитаа ортол ангийн дарга газар дунчихсан татаад хэвтэж байдаг. Догсон бүгдийг холдуулаад бүгд битгий хараад байв. Хаалгаа хаа гэд хараад суун. Эмэлгийн өрөөнд гавл охин гайгүй болчихсон ичиж өөх гээд уйлаад л байна. Халгаж ангитаа ортол хүүхдүүд юу ч болоогүй юм шиг хоолоо идэх гихтэн сайн нэг юм тайвширна. Ингээд хамтдаа хоолоо идэцгэн. Сонуу эрт ирээд дүүгээ асуудал тэгийн автаа тоглож байгаа л гин. Ойрхон юмд гараад ирээгээд гарах гэтэл гаднаас жинжүүг тэрвэрээ тэгийн ав ороод ирдэг. Тэгснээ бугуучаа өвдөд байгаа эцтэй гэд шууд охиныг нь тэрвэрээд өрөөлөө нь ортол ээж нь араас нь хаалгаа хагаад яваад орчдөг. Сонуу гараад бураатай уулзнаа. Ууж байгаа зүйлээсээ өгөөч гэдэл хамт уна. Бураа ахад дургуй шалтгаанаа олсноо гэсэн ч дургуй бишээ л гэдэг. Гэрийнхэн гадаа ирээд бураа төрүүлээд явна. Явах гэхээр нь танд ямар нэгэн зүйл болоогүй биз? Их төгшөөртэй байхын гэхэд үгүй гэд хам зогсож байгааг нь харсан тэг хүн харвал яам гэж зочоогоод ороод ирнэ. Бас зохицуулаарэ гэд бураа явахдаа тэгд итгэж байгаа шүү гэдэл яваад өгчдөг. Нөөр дөөрэн инээсэн хоёр үлдээ тэгэнд хонохоор боллоо. Тэгээд бураатай хэр байгааг нь асууна. Бас зөрүүлээд соноо яагаад тогсоонд сайныг нь асуугаад зүгээр л сайн гэдэг. Хамт байхад сайхан байдаг. Байхгүй бол үхчихч мэднэ л гин шүү. Октод хичээлээ тараад явж байна. Манайг маргаашин болцоогооч хэлээд авна. Бас догсооны сайн байсанг нь хэлэхэд манайг хэрэгт орлсон ч чамд хамаагүй чимээгүй байгаад л өнгөрнө. Тэгээд сургуулийн өөдөнд өдөр уулзсан хүнд хүлээгээ зогсож байдаг. Эх чинь ганц тэрж болох уу гэж асуугаад тэрврээд баярлалаа. Маш их баярлалаа гэж л уйлаад байдаг. Энэ эмэгтэй ангийн даргын ээж нь юм байна. Тэгээд охинд нь иймэрхүү зүйл гарвал туслаад өгөөрэй гэд гуйсан байна л да. Тэгээд л баярлаад байгаа юм байна. Догсооны ээж рүү багш нь яриад охиныгоо очихоор магтаж өгөөрэй. Манай ангид ундаг өвчтэй хүүхэд байд юм. Тэр нь догсон тусалсан гэдэл ярихад ээж нь охиноороо маш их бахархна. Багш нь ангийн даргын ээжтэй уулзахдаа догсооны талаар яриад сайхан сэтгэлтэй гэж зөвлөсөн байж л дээ. Энэ талаар аав нь сонсоод бас бүүн баяр. Өрөөндөө хичээлээ хийж байгаа охиндоо баяр хүргэхээр ортол нөгөөх нь ширээгээ дэрлээд талсан юмсан байлаа. Аав нь манай охин бүндөө гэдэл өхөөр дүн хайрлах нь зэрэгцээд байдаг. Маргааш нь Ноэл ээж автагаа зурагт үдээ сууж байна. Тэгсэн бураа гарч ирээд аав ээжтэйгээ уулзхарааллаа. Удас дуугарч сонуу гараад явна. Бураа дуудсан байлаа. Үүдэнд байгаа ээж дүүгээ баяртай гэж гараа явна. Тэгсэн араас нь жинжүү унчхан тэр ээж сандраад ядчихт нь дүр солигдно. Бураа соноод юм хэлэх гээд явж исэн тэгийн аав гарч ирээд сонууг эмлэг явъя жинжүү гимцэн гэжээд дагуулаа явна. Догсоон тэг рүү явахаар гэрээсээ гартал жонхооныхаас харин жомбун нөгөө зягаан цамцыг нь өмсөд гараад ирчдэг. Догсоон бантаад гомдоод гарч ирсэн жонхооны хэлэх үгийг ч сонсолгүй гүүгээд явчихлаа. Эмлэг дээр жинжүү ээжтэйгээ байж байсан ах нь ороод ирнэ. Зүгээр үү хайсан байхдаа гихтэн ээж нь тайвнаар зүгээрээ зураг авахгүйсэн зүгээр гинэ гэдэл тайван байгаад байдаг.
Хүүн явахгүй гэхээр нь ээж нь түр гарахар болно. Дүүнс ирээд Тэгийн аавыг хаана нэ гэж асуудаг. Ахыг санаад байгаа мó? Ахын дагуулад аваад ирье гэд гартал нөгөө 50 байсан ээж нь Тэгийн аавын өмнө уйлаад санаа зовоод байна гэдэл бүх мэдрэмжээ хэлээд Тэгийг авч тайвшруулаад зогсож яхахыг хараад сонуу тэсэж ядан гараад иртэл бураа хүлээж байдаг. Тэгээд бураатай хамт явна. Юу болсонг нь асуухад ахад дургүй шалтгаанаа мэдснэ хуйлан байж хэлдэг. Тэр нь ааваасаа уучлалт гуймаар санагдаад аавынхаа өмнө буруутай юм шиг санагдаад уучлалт гуймаар санагдаад тэгээд байдаг байсан юм байна. Сонуу хоолоо эдэнгээ аавтайгаа ярилцсаар сун. Тэгээд аава өнөөдөр жинжүү бэртсэн. Ээж их айсаг хэрнээ надад зүгээр байна гэсэн. Тэгсэн мөртлөө Тэгийн аавд хайгаад байна гэд уйлж исэн. Ээжэд надаас илүү ах амар байдаг ах гэсэн аав нь чамайг санаа зовно гэдэл тэгж байгаа юм. Аав нь бүгдийг ойлгож байна гэхэд нь аава танд гомдолтой биш вэ нү гэхэд аав нь ч гэсэн огтхон ч гомдолтой биш байгаагаа хэлдэг. Аав нь ээжд нь хийж чадах зүйл юу ч байхгүй байна штэ. Зүгээр л хажууд нь байхад болох байхад би чадахгүй байна шүү дээ. Аавд нь ээж чинь л жаргалтай байвал сайхан байна. Тэр л хангалттай гэхэд нь хүүн уучлаарай гэдэл хуйлаад байдаг. Ингэж л аавынхаа зургийг харан сэтгэлээрээ яриад байх нь тэр. Догсон гэрээхийн гадаа сууж байсан дөнрөөнд хүрээд ирнэ. Яасан гэн асуухад хинч намайг хайрлахгүй байна гэхэд нь найз нь тайвшруулан хүмүүст чанд сайн байх нь чухал биш. Чи хинт хайртай юм гэдэл пал хидэл нь асуучдаг. Манай энэч нэрээ ухаантай да. Тэгснээ явъя пицца ирж гэн гэд Тэг дээр хүрээд ирнэ. Тэгсэн Тэг айлбарт аваад ирсэн байлаа. Дөнрөө нь явсан ч догсооныг жаахан байж байгаад яв гэд үлдээв. Өрөөнд нь байх октоос ирсэн захлыг хараад даамнаас өөр юу ч сонирхгүй чи сайхан юм аа. Ер нь хүн сайн болж үзээгүй те гэсэн чинь Тэг ширтэж байснаа. Би хүнд хайртай. Тэгээд ч тун удахгүй хайраа илчлэн гэд харж ягаад хэлчихдэг. Жумхан өрөөндөө байж ятан сун. Хичээлдээж төвлөрч чаддгүй. Тэгээд орон дээрээ хөвдөд хартал догсооны өгсөн цамц нүдэнд нь харагдаад байж идэг. Ахыгаа асуухт нь үгүй болохгүй гэд өгөөгүй юм байна. Яаж ижилхэн цамцтай болсон юм бол гэж бодтол манууг ахт нь бас догсоноос нууцаар аваад өгсөн байвал явах уу? Найз нь бандан худгаад хайцсан бэ штэ. Тэгснэ болзоод хоёр маань нэх ив хавгүй тэрвэрлдээд энэ анги дууслаа. Турбо кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.